За, Slenderman-ы тайлбарлаад өгье. Цусд сууг үзүүлж бай. Slenderman бол 90 бусын гэмээр өндөр. Тэгээд нарийнхан хүндөрст бийт бөгөөд нүүр царайгүйгээс гадна хар өнгийн хослол өмсч зангиа зөөсөн байдалтайгаар дүрслэгддэг. Тэрээр оймод гих мэд хүн багтай аслагдсан эсгүүдэд үзэгддэг бөгөөд түүнийг харсан эсвэл түүнд баригдсан хүний ухаан санаа тэр даруйдаа самуурч нүд нь юм гарахаа болж жихэн шөөгийн улмаар ухаан алдаж ундаг гин. Заримдаа түүний ар нуруунаас тэмдрүүл шиг урт зүйлс гарч ирдэг ба тэрээр үүнийгээ өөрийн хохирогчдыг айлгах эсвэл барьж авахд хэрэглэдгээс гадна телепорташн буюу шилжих чадвартай аж. Тэр чухам ямар зорилготой тодорхойгүй ч хүмүүсийн үзэж байгаагаар тэрбээр балчир хүүхдүүдийг хулгайлдаг гин. Сонирхолтой бас аймаар санагдаж байна. Бид иймэрхүү юр бусын гэмээр зүйлсд итгэхийг хүсдэг. Харамсалтай нь бараг бүхэл тохиолдолд эдгээр юр бусын зүйлс зохиомол байж таардаг. Slenderman ч ялгаагүй. Ингээд өнөөдөр би та бүхэнд энэхүү нарийнхан залуу чухам яаж үүссэн, ямар үр дагаварт хүргэсэн талаар дэлгэрэнгүй тайлбарлаж өгье. Одоогоос бараг 10 жилийн өмнө буюу 2009 оны 6 дугаар сард Something Awful гэдэг интернет форумын зүгээс Photoshop ашиглан юр бусын зүйлийг дүрслэх нэгэн тэмцээнийг хэрэглэгчдийн дунд зарласан аж. Үүнд нь Vector Search гэх нэртэй хэрэглэгч оролцож хэсэг хүүхдүүд бүхий хоёр ширхэг хар цагаан зураг ашиглан дээр нь хар хослолтой өндөр нарийнхан хүний дүрс нэмээд явуулжээ. Жинхэнэ нэрийг нь Эрик Knudsen гэдэг тэрээр Stephen King-ийн The Mist гэдэг аимшигын роман Mothman-ы талаарх аман яриа 1979 оны фантазм гэгч зөгнөлт киноны дүр болох The Tall Man, дээр нь Silent Hill, Resident Evil зэрэг видео тоглоомод гэх мэт олон зүйлсээс санаа авч өнөөх гол дүрээ бүтээсэн гин. Түүнчлэн DC Comics гэх комик цувралд гардаг нэгэн супер баатар болох Victor Sage нь нүүргүйгээс гадна Эрикийн хэрэглэгчийн нэр болох Vector Search-тэй адилхан шахуу байгаа нэгийг өгүүлэх бизээ. Ингээд бүтээлээ улам баяжуулах үүднээс өнөөх дүрстэй Slenderman гэж нэр өгөөд зурган дээрх хүүхдүүд хулгайлагдсан гэсэн байдлаар тайлбар зохиож бичгээч мартсангүй. Эхний зурган дээрх тайлбар нь бид явахыг хүсээгүй, бид тэднийг алахыг хүсээгүй. Гэхдээ түүний чимээгүй байдал ба сунгасан гар нь биднийг айлахын хажуугаар тайтгаруулж байлаа. 1983 он зурагч нь тодорхойгүй нас барсан байх магадлалтай. Гэсэн бол хоёр дахь зурган дээрх тайлбар нь Стерлинг хотын номын сан шатсны дараа олдсон хоёр зургийн нэг нь юм. 14 хүүхэд алга болсон өдөр авсан. Мөн Slenderman-ыг хальсанд буулгасан зураг гэдгээрээ алдартай. Албаны хүмүүс үүнийг аппаратны алдаа гэж дүгнсэн. Гэтэл 7 хоногийн дараа номын санд гал гарсан. Зургийг нийт мөрийн баримт болгож хурааж авсан. 1986 он зурагчин Мэри Томас 1986 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс хойш ор сургаггүй алга болсон. Зориудаар зохиож бичсэн энэхүү тайлбарууд нь дээрх хоёр зургийг олонд түгэх замд нь гүүр болж өгсөн гэдгийг Slenderman-ы тухай янз бүрийн домог яриа, зураг хөрөг, богино хэмжээний аимшиг бичлэгүүд, видео тоглоомууд тэр бүхэл бүрэн хэмжээний уран сайхны кино хүртэл хийгдсэн гэдгээс харж болно. Мэдээж бүгд зохиомол. Зохиомол хий хоосон боловч өсвөр насныхан гих мэтчлэн гинэн итгэмтгий хүмүүсийн дунд ямархуу хор уршигтай байж болдгийг 2014 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Америкийн нэгдсэн улсын Висконсин муж дахь Вакешо хотод болсон явдал бэлхнээ харуулна. Slenderman-ы талаарх элдв цуу яриа нийлүүлүүдээс болж 12 настай охтууд болох Morgan Geyser, Anissa Weir нар ангийнхаа найз Peyton Lord нарыг ойд дагуулж аваачаад 19 удаа хутгалсан хэрэг гарчээ. Тэр хэргийн дараа Slenderman-ы дагалдагч болохын тулд хүн алах хэрэгтэй байсан. Тэгэхгүй бол Slenderman гэр бүлийнхнийг нь алах гээд байсан гэсэн мэдүүлэг өгсөн аж. Аз болоход хутгалуулсан охин амьд үлдсэн байна. Тэрээр мөлгсөөр ойгоос гарч зам дээр хэвтэж байхад нь хажуугаар өнгөрч явсан дугуйтай хүн олж хараад түргэн тусламж дуудсан гин. Хэргийн эзэд маань харин сэтгцийн хувьд өөрчлөлттэй гэж онцлогдсон учраас нийлээд 65 жил сэтгэц мэдрэлийн эмнэлэгт хоригдох шийтгэл хүлээсэн байна. Хэдийгээр Slenderman-ы талаарх түүхүүдийг бичлцээгүй ч уг гарлыг нь бий болгосон Эрик Knudsen дээр хэргийн тухайд Висконсинд болсон явдал би үнэхээр их харамсаж байна. Тэрхүү аимшигт явдалд өртсөн гэр бүлүүдэд гүнээ эмгэнэл илэрхийлье гэж олон нийтийн хэрэгслээр мэдэгдсэн гин. Slenderman-ээс сэтэл авсан гэмт хэрэг эннээс өөр байхгүй байлгүй гэж бодож байгаа бол уучлаарай. 2014 онд Огайо мужид 13 настай охин цагаан баг зүгээд ээж үгээ гутаг байранд дайрч байсан бол мөн онд Флорида мужид 14 настай охин ээж эрэгтэй дүү хоёроо дотор нь байхад нь гэрээ гаднаас нь галдан шатааж байжээ. Хэдийгээр гэрийнхэн нь галд өршлөхгүй байшингаас гарч амжсан ч байшин бүхэлдээ шатсан гин. Цагдаагийнхны мэдээснээр дээр хэрэгүүдийг үйлдсэн охтын аль аль нь Slenderman-ээр өвчлөгчсөн байсан нь хэргийн дараа өгсөн мэдүүлэг, уншиж байсан зүйлс, хандаж байсан вебсайтууд зэргээс нь тодорхой харагдаж байсан аж. Тэр бүхэл нэг нь Minecraft дээр Slenderman-ы бүхэл бүтэн ертөнц зохион бүтээчихсэн байсан гэн.
Хэдийгээр аимшигын далд ертөнцийн гэмээр зүйлс сонирхолтой адал явдалтай мэт санагдаж болох ч элдв үйл бүтэх юмны нөлөөнд автахгүй байх нь ямар чухал болох нь ойлгогдож байна. Эцэст нь дүгнэлт хэлэхэд Слендермен болоод түүнтэй холбоотой ер бусын дүүхүүд бүгдээрээ зохиомол. Энэ удаагийн видео маань ингээд дуусч байна. Та бүхэнд таалагдсан бол лайк дараарай. Өөр юуны талаарх видеог үзэх хүсэлтэй байгаагаа комментээр бичиж үлдээгээрэй. Мөн subscribe хийж амжаагүй байгаа бол яг одоо хийгээд дараагийн видеонуудыг маань цаг алдалгүй хүлээн авч байх үүднээс хажууд нь байх хонхны зурган дээр дараарай. Эргээд уулзлаа. Баяртай.